За микрофоноос цаа. За hi guys, зориглогийн тэргэл байна. Тэгэхээр манай зориглогийн хамт олон яг одоо Америк руу бие дааж өргөлөө явуулж байгаа болон хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа, цэцлэмж чиглүүлэх хэрэгтэй байгаа залуустаа зориулаад Dare to Apply буюу өргөлөө явуулах зориглыг гэдэг дижитал хичээл дээр яг одоо сууж байгаа. За тэгээ бид энэ хичээлийг хийж байгаа гол шалтгаан зүгээр л Америкийн өргөдлийн процесс ийм дараалтын энэ асуултанд ингэж хариулна биш. Яг манай монгол сурагч нарт тулгамддаг асуудлуудыг хэрхэн шийдэх вэ? Одоо аав ээжтэйгээ ойлголцох, сургуулиасаа дэмжлэг авах гэдгээс эхлээд бас энэ процесс дундаа өөрийгөө хэрхэн хөгжүүлэх ямар боломжууд байдаг вэ гэдгийг туршлагаас хуваалцсан төлөвийн хичээлийг хийж байгаа. За тэгээ харах бэлэн болоогүй одоо эдитийн ажил дээр явж байгаа. Гэтэ яг үндсэн хичээлтэйгээ холбоотой яг адилхан 5 бүлгийн хүрээнд бид нэр үнэгүй хичээл гаргасан байгаа. Тэгэхээр энэ хичээлийг манай платформ дээрээс хэрхэн бүртгэл үүсгэж үзэх вэ гэдэг зааварчилгааг одоо оруулах гэж байна шүү. Окей. За тэгэхээр бүгдээрээ утсан дээрээ ч юм уу компьютер дээрээ браузер нээгээд хаах зан дээрээ зориглицэг thinkific.com гэдэг манай үндсэн веб хуудас руу орно. За та хүсэх юм бол манай веб хуудасаар зочлоод зориглогийн талаар илүү мэдээлэл авах боломжтой. Одоо болохоор бүгдээрээ үнэгүй хичээлдээ орох нь илүү чухал байгаа тийм. За тэгэхээр жоохон доошлоо харах юм бол манай Dare to Apply-ийн үнэгүй хичээлэнд харагдаж байна. За бүгдээрээ дээр нь дарах юм бол манай хичээлийн ландинг пэйж рүү өсрөнө. За ингээд доор хичээлийн хөтөлбөр. За одоо энэ бид тийж цааварчлага бичлэгийн орох нь байна. За тэгээ өргөдлийн багш гэдэг дээр би болон одоо манай хамтрагч Дүлгөөмөр ингээд залуу бид хоёр ерөнхийдөө хичээлээ бэлтгэсэн байгаа. За тэгээ бүгдээрээ шууд эхлэх гэдэг конопыг даръя. Тэнгүүт манай төлбөрийн хуудас руу орж ирнэ. Гэтэ үнэгүй хичээл болохоор та ямар нэгэн байдлаар карт холбох ч юм уу одоо төлбөрдлөх ямар шаардлагагүй шууд бүртгэлээ үүсгэхэд л болно гэсэн. За тэгээд имэйл нэрээ шууд нэг бүрчлэн бичгүйгээр бөөнөрөө шууд дээр байгаа дөрвөн опшноос сонгоод амархан бүртгэлээ үүсгэж боломжтой. Одоо чинь хэрвээ чи Apple хэрэглэдэг бол шууд Apple ID-аараа. За Facebook чинь холбогдсон байж шууд Facebook-ээрээ. Эсвэл Google аккаунт буюу Gmail хаягаараа. За хэрвээ LinkedIn хэрэглэдэг бол бас LinkedIn-ээр орох боломжтой. За одоо бүгдээрээ чинь Google-ийг хамгийн түгээмэлээр сонгоё. За тэнгуү чиний утас олон компьютер дээр чинь одоо бүртгэл нь орцсон байгаа, хадгалагдсан байгаа имэйл чинь шууд гараад ирнэ. За тэгээд тэр имэйлээ сонгоод одоо ямар имэйл бүртгүүлэхээ сонгоод орох юм бол харж байгаачлан шууд одоо энэ хичээлд манай үнэгүй хичээлд ороод ирэх нэ. За хичээлэнд харагдаж байна. Start course гэдэг дээр дараад за тэгээд шууд хичээлээ үзэж болох нэ. За тэгээд манай 5 бүлэг сэдв бүр дээр нэг үнэгүй хичээл орсон байгаа. За тэгээд энэ хичээлүүдийг үзээд нэмж асуух зүйл байвал энэ бичлэгний доор комментэн дээр үлдээгээрэй. Илүү гоё сэтгэл санал хүсэлт ч юм уу те асууж тодруулах зүйл авах юм бол манай зориглогийн Brave Hearts community дээр сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээ Brave Hearts community болохоор ерөнхийдөө бүх залуус нээлттэй. Чинь үнэгүй хичээлд л орсон бол шууд автоматар одоо community-тэй орчно гэсэн. За тэгээ энэ community-г бас юу гэж бити одоо гайс амарлаг төөгөө 168 ч юм уу те өглөө болгон босоод ингэдэг хүрээлэхээсээ илүү одоо залуучууд та бүхнийг холбох зорилготой юм хүрээл байгаа. Энэ дээр одоо Монголын өнцөг булан бүрээс орон нутгаас хотын сургуулиудаас бие дааж өргөлөө явуулж байгаа хичээж байгаа залуучууд холбогдоод хоорондоо хамтдаа төсөл хэрэгжүүлэх тий санаа бодлоо хуваалцах бие биендээ зөвлөгөө өгөх одоо та хэдийг л хооронд нь холбох туслах зорилготой community шүү. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя guys. Bye.